За сайн байна уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр надаас бас маш олон хүмүүс одоо гэр бүлийн талаар солонгос хүнтэй суусан хүмүүсийн талаар энтергээл асуудаг л да. Тэгээд эхэндээ бол жоохон төвөгшөөдөг байсан. Одоо сүүлийн үед дэндүү олон болоод байгаа учраас бас чадах мэдэх зүйлээ хуваалцъя гэж бодоод энэ хүү бичлэгийг хийжээ. За тэгэхээр мэдээж гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл бол аль ч оронд хаанч айгүйх байдаг байгаа. Тэгэхээр одоо эмэгтэйчүүдийн хүчирхийллийн төв энтер гэж маш олон одоо байдаг. За тэгээ энэ дундаас манай монголчууд холбогдож болох газар гэх юм бол энэ Ясангийн би солонгос хэл тийм сайн мэдэхгүй. Гэхдээ одоо энэ 1376 1377 гэдэг энэ нэг 77-оор авах юм бол залгаж ярих юм бол монгол хэлийг сонгох гэ байдаг. Тэгэх юм бол тэр дотор монголоор ярьдаг, хууль зөвлөгөө өгдөг, гэр бүлийн хуулийн талаар зөвлөгөө өгдөг, гэр бүлийн талаар зөвлөгөө өгдөг гэх янз бүрийн мэдээллүүдийг өгөх боломжтой, холбогдох боломжтой байдаг байгаа. За тэгээд бас энэ бас вебсайт нь байна. За энэ саяны харуулдаг энэ бол пэйж хуудсан. За тэгээд энэ бол вебсайт нь байна. Тийм болохоор та бүхэн манаас хэрвээ хэлтэй бол ороод энэ хүү бас ингээд орж үзээд бас ингэж болно. Тийм солонгосыг сайн мэдгүй гэж ивэл энэ дугаар руу залгаад ярьж болох байгаа шүү. Тэгэх юм бол бас та нарт бас зөв мэдээллийг өгөх боломжтой. За ийм байна. За пэйж хуудас нь бол ийм байна. 1677 гээд 1677 гэхээр бас гарч ирж байна. Биш 1377 гингут гэхээр нь 1377 гэдгээр нь нэг их байдаг юм байна. 1366 гэдгээр нь дарах юм бол ингээд байт юм бэ шүү. Тийм болохоор бас та бүхэн маань орж үзэж болно. За энд бас ийм мэдээлэл байна. За манайханд хэрэгтэй байгаа юмуд энэ чирээдэлээ солонгост олон сая гэр бүл гэж тамнагаа зөвхөн солонгос хүнтэй гэрлсэн гадаад эмэгчид гэр бүлтэй үнэгүй хэлний сургалт мэт төрөл бүрийн хэрэгтэй програмууд явуулдаг байсан бол нэгээс 2 жилийн өмнө эрүүл өрх соёлт гэр бүл гэдэг одоо ийм юм болж байгаа юм байна. Тэгэхээр танд ямар нэгэн бэрхшээл тохиолдвол 13 орны хэл дээр зөвлөгөө өгдөг. Та дүүрийн төв 1577 1366 гэж залгаж монгол хэл дээр зөвлөгөө авч болно. Коронавигоос болоод үйл ажиллагаа хязгаарлагдсан зай барих түвшинд тохируулаад сургалтаа зохион байгуулж байгаа гинэ. За ийм байт юм байна. Тэгэхээр ингээд уцтаад авч болдог байгаа. Тийм ээ тэ. За бас энэ инчоных гэл хотуудынх бас байдаг юм байна. Гэхдээ ер нь бол 13 орны хэл дээр байд юм чинь. Та бүхэн ороод бас аваад бас зүгээр ахаа гэж бодлаа. За баярлалаа.